За тэгээд одоо та нарыг харж байгаа төвжээ тайлгсан дараа сая нэг хөдөлгөөн ингэж хөтэлдэг. Тэр нь бол надад амар гоё харагдаад байгаа. Одоо та нар анзаарж байгаа үстэй те. Энэ бол юу вэ? Өчигдөр шөнө яг 3-4 цагийн хавцаа ер нь л iOS 16-ын developer beta 1 гарсан, одоо би гартаа бариад сууж байна. Тэгээд 7 сар ихээр бол яг public beta 1 нь бол гарна. Тэгээд олон нийт цацагдах хувилбар нь бол мэдээж хэрэг 9 сарын ихээр бол гарна. Одоо энэ зуны турш ер нь бол одоо 3 сарын турш ер нь 7-оос бараг 10-аад ширхэг одоо iOS 16-ийн бета нь ер нь гарна гэсэн үг. Тэгээд тэр болгоныг нь бол би бүгдийн ямар өөрчлөлт орсныг одоо ярина. Ер нь их айгуу завгүй зам болох шинжтэй байна. Тэгээд мэдээж хэрэг iOS 15-ийн апдейтыг бол мэдээж цуг одоо давхар одоо яриад явна. За тэгээд энэ суулгах гэж байгаа яг үүлний систем нь зөвхөн хөгжүүлэгчнэрт одоо зориулагдсан байдаг. Энгийн хэрэглэгчд хүмүүст одоо зохихгүй. Ягаад тэгэхээр бета хувилбар учраас гацалтууд одоо амар одоо их гарна. Тэгээд батарей нь яаж муутахыг бол хэлж мэдэхгүй. Тэгээд маш эрсдэлтэй гэсэн үг. Тэгээд нэг өөрийнхөө үндсэн ашигладаг гар утсан дээр суулгаад хэрэггүй гэж бол би зөвлөхөөр байна. Тэгээд над шиг одоо ингээд те ямар хамаатын iOS 16 суулгана гэж одоо зориулахыг хүсвэл одоо энэ апдейтыг бол яг уу намайг дагаад суулгаж болно. Би угаасаа 7 сард гарах public beta-г одоо суулгах аргын тухайн үед гарахт нь угаасаа зааж өгнө. Гэхдээ нэг зүйлийг л одоо мэдчих авах хэрэгтэй. Одоо beta хувилбар руу суулгаад явсан бол эргээд үндсэн одоо iOS-ын одоо үйлдвэрлэлийн систем рүүгээ одоо орохын тулд бүх файлаа ингээд backup хийгээд авсан байх шаардлагатай байдаг. Угаасаа яг уу би 7 сар хавцаа бас iOS 16-аас iOS 15 руу downgrade хийх бол аргыг нь бол зааж өгнө. Яг уу 9 сараас хойш та нарт дандаа л нэг апдейт их талаар ярьдаг байсан. Харин 7 сард би яг downgrade хийх аргыг нь бол та нарт одоо зааж өгнө. Тэгээд энэ үйлдвэрлэлийн системийг одоо third party буюу 3 дахь сайтаас дамжуулж одоо ингээд татж байгаа учраас ер нь эрсдэлтэй гэдгийг маш сайн анхааруулж одоо та нарт хэлье. За тэгээд төвчээртэй яг хүлээж чадна гэж одоо өөрөө бодож ивэл 7 сард гарах яг Alpha-ны бета хувилбарыг нь бол би та нарт бас яг суулгах аргыг нь бол одоо зааж өгөн, тэрийг бол чадвал хүлээгээрэй. Тэгээд iOS 15-ын jailbreak хийхийг одоо хүлээж байгаа хүмүүс байвал энэ iOS 16 руу апдейт ерөөсөө бити хийгээрэй. Тэгээд суух боломжтой iPhone-ууд нь гэвэл одоо iPhone 8-аас дээших бүх iPhone-ууд одоо суух боломжтой. Тэгээд энэ жилээс iPhone 6s, iPhone SE буюу анхны одоо SE, тэгээд iPhone 7 гэдэг энэ гурван одоо iPhone-ыг одоо хассан байгаа. Тэгээд энэ гурван iPhone-д яг зориулаад би яг хүндэтгэлийн яг бичлэгийг одоо эх 7 хоногудад одоо оруулаад явна. За тэгээд та нарт яаж апдейтийг хийх талаар зааж өгье. За би яг бичлэгнийхаа яг доор хэсэгт яг би линкийг нь үлдээчи. Та нарыг betaprofiles.com гэж ороод яг ингээд доошлуулах юм бол яг iOS гэдэг яг нэг хэсэг байгаа. Тэрэн дээр нь install profile гэдээ дарчихна. Тэгээд install anyways гэдээ дарчих. Тэгээд яг allow дараад тэгээд яг ер нь татцсан гэсэн үг. Тэгээд та нар дараа нь яг яах вэ гэхээр settings рүү орох хэрэгтэй. Settings рүүгээ яг орсны дараа яг энэ яг profile байна гэж одоо гарч ирнэ. Тэгээд яг install хийх үгүй юу гэж бол ер нь асууна. Тэгээд та нар яг install дарчих хэрэгтэй. За тэгээд passcode хийгээдгээ. За тэгээд passcode хийсний дараа install гэдээ дарна. Тэгээд дахиад install гэдээ дарна. Тэгээд restart гэдээ одоо яг дарч болно. Тэгээд уцаа яг restart хийгээд асныхын дараа одоо би та нарт юу болж байгааг харуулъя. За тэгээд утасч асны дараа settings рүүгээ ороод та нарыг software general руугаа software update дээрээ дарах юм бол одоо яг энэ нүр гарч ирэх хэвээр яг одоо суулгах нүр нь. Тэгээд та нар download install гэж дараад тэгээд iOS 16-г одоо ашиглах боломжтой гэсэн үг юм аа. Тэгээд ямар ч үс яг энэ утсан дээр би хэдийнэ суулгацсан. Тэгээд яг ямар шин зүйл нэмэгдсэн байна. Яг ерөнхийд нь бол би та нарт одоо яг ярьж өгье. Бол биш. За яг одоо iOS 16-г одоо яг хамгийн анх удаага яг одоо хэрэглэхээ яг байж байна. Яг ер нь бол яг би яг камертайгаа цуг анх удаа ингэж яг үйлдвэрлэлийн систем одоо ингэж яг цуг одоо хамгийн анх удаа ер нь бол мэдэрч үзэж байна. Тэгээд ямар ч байсан шууд эхлэе. За хөдөлгөөн нь бол нилээн ямар ч гацалт энэ нилээн сайн л байна л да. 16.0 developer beta 1 гэхэд энэ бас ийм сайн. Энэ бол ялмгүй. Сайн нэг ялмгүй мэдэгдэж байна. За одоо яг одоо жижиг сайжиг одоо энэ бол одоо хамаагүй амар том юм жишээ. Энэ бол явандаа яг цаашдын гарах одоо 7-8 бетаанд бол жижиг хэсэг бах. Ер нь бол яг одоо яг шууд одоо реакцлж байгаа маягаар л ер нь iOS ярьж бодол үзэж байна.
утас чинь инсталл хийж дууссаны дараа та нар одоо шалгах хэрэгтэй settings руу general руу ороод software update гэдэг дарах юм бол iOS 16 гэж гарах хэвээр. За тэгээд яг миний энэ гарт байгаа iPhone бол iPhone 10 iOS 16 одоо сууж болох хамгийн хуучин чиптэй утас гэсэн үг. Тэгээд ер нь бол би амар гайхаад байж юм л та. Одоо ингээд iOS 16 одоо iPhone 10 хүртэл ингээд одоо хамгийн хуучин одоо уншиж болох iOS 16 сууж болох ингээд iPhone хэдийнэ болчихсон байна гэдэг бол үнэхээр одоо би гайхал байж юм л та. Ямар ч үсэн iPhone 8, 12 ямар ч үсэн ингээд одоо тий A11 чиптэйгээ одоо iOS 16-аас одоо сууж болох хамгийн сүүлчийн iPhone-ууд болж байна. За тэгээд одоо би яг дүнгийн угаасаа яг одоо л угаасаа ингээд яг ашиглаж эхэлж байна. Одоо iOS 16-г шууд анзаарчихсан зүйл яг юу вэ гэхээр анимашн буюу хөдөлгөөн нь бол ялимгүйгээр болсон байна гэдгийг бол би мэдэрсэн. Аппликейшн рүү ороход яг ингээд арай нэг өөр хөдөлгөөнтэй надад мэдрэгдээд байгаа. Тийм та нар ч юм бас хальт анзаарах бах. За тэгээд энэ апдейтэн дээр бол одоо хамгийн чухал одоо өөрчлөгдсөн зүйл нь мэдээж хэрэг одоо нэг лок скрин байгаа. Тэгээд одоо цаг нь бол шаал өөр харагдаж байгаа та нар анзаарж байгаа. Ер нь бол шал өөр харагдаж байгаа. Яг гоо надад бол таалагдаж байна. Угаасаа шал өөр харагдаж байгаа учраас. Тэгээ миний бас нэг анзаарсан юм нь яг энэ хоёр товчон дээр нэг яг дарж агаад нэг ингэж хүчилж ингэж хасаадаг байсан бол энэ арай өөр болцсон байлээ. Арай хөнгөн хасдаг болцсон байсан. Тий. За тэгээд яг дэлгэцээ яг эдитийг хийвэл яг дэлгэцэн дээр удаан дарах хэрэгтэй. Тэгээд customize гээ дараад тэгээд яг шинэ одоо яг давхар өөр одоо юм нэмий гэж одоо бодож ивэл add new гэж дараад за би бол ер нь бол одоо энийг анх удаа л оролдож үзэж байна л та. Тэгээд энэ дээр одоо яг нэг өөрийнхөө хувийн зургийг эсвэл яг тэр цагаагарыг эсвэл эможи эдрийг дангаар нь тавьж болох юм байна. За тэгээд надад хамгийн одоо таалагдж байгаа өнгөлөг тод гэвэл одоо энэ айгуу гоё өнгөлөг харагдаж байна. За тэгээд ер нь бол би анх удаа л ер нь яг одоо нэмж үзэх гээд байна. Энэ одоо нөө миний яриад видеотуудыг одоо олноор нэмж болно. За цагаагарыг бол зайлшгүй нэмэх хэрэгтэй гэж бодож байна. За тэнд бол өдөр нэг хэмжээнд дахиж нэг өдрийн төлөө холбогдолтой юм болохоор тэнэг баг. Батарейг гэж оруулж болох юм болов болохгүй юм болов. Энэ яг нэг том учраас яг нэмэгдэж болохгүй маань. Яг энэ жижигнүүдээс л яг болно гэж бол би ойлголоо. Ер нь бол амар гацалт бол яг бол байна. Энэ бол ялтчгүй одоо. Энийг би та нарт одоо сануулж хэлээд байгаа шүү. Тий. Өөрийнхөө үндсэн барьдаг утсыг ийм болохыг хүсэхгүй бол ямар ч бит автаа тэгэрээ зүгээр яг хамаагүйгээд одоо зориулж ивэл одоо хамаалга. За тэгээ ямар ч байсан би яг 3 юм. За энийг нэмчээ. За тэгээ нэг календар нэмчээ. За тэгээд одоо энийг фонт нь гарч иж. Одоо би энийг бол анх удаа л харж байна. Нүдэрээ энэ айгуу гоё яг шал өөр харагдуулж байна. Тэгээ энэ юм байна. Энэ юм байна. Энэ юм байна. Энэ юм байна. Энэ айгуу гоё тал. Энэ айгуу гоё надад таалагдлаа. Энэ бас айгуу гоё. Ер нь бол утас амар халж байна. Энэ зүгээр л жижиг юм өөрчилж ер нь амар халж байна гэдэг. Ялтчгүй бас ингэ нэмэлт иймэрхүү функцууд одоо хэвийн ажиллагаатай байхын тулд батарей нь одоо их өргөтөн тэгээд тий одоо ингээд асуудал ингээд эхэлж байгаа юм л та. За тэр ч дүүрч. За энэ нэг өнгөн яг одоо фонтын өнгийг яг ийм хоёр болгож өөрчилж болох юм байна. Надад бол одоо цав цагаан нь бол таалагдж байна. Тод. За энэ юу юм бол энэ болохоор энэ бол бүр нэг өөр хэлүүдээр бичигдэх нь За тэгээд down гэдээ дарах бах тийм үү. Тэгээд болоо. За тэгээд одоо та нарыг харж байгаа түгжээ тайлгсан дараа сая нэг хөдөлгөөн ингэж хөдөлдөг. Тэр нь бол надад амар гоё харагдаад байгаа. Одоо та нар анзаарж байгаа үстэй те. Энэ бол юу вэ? Би сая сүүл дээр 15 тав дээр Siri дээрээс нэг аягүй гоё мэдэрч байсан. Энэ баг тэрнээс илүү мэдэрч өгч байна зөөл гэж. За энэ бол үнэхээр гоё юм байна. За тэгээд яг холбогдолтой яг нэг жижиг видеотууд нь бол тэнцээ байгаа. Тэгээд яг хуу контрол центр бол яг өөрчлөгдөв. Тийм ер нь бол өөрчлөгдөв. Яг хэвээр бах байдгаараа байгаа. Тэгээд энэ хоёрыг бол өөрчилж болдоггүй яг бас бах байдгаараа зүгээр яг ерөнхий яг бүх юмыг яг өөрчилж болдог те. Яг энэ хоёроос бусад бүх юмыг нь ер нь л өөрчилж болдог болсноор ойлгомжлогтой. Тэгээд надад бол аягүй таалагдчихэв. За тэгээд settings руу та нар ороод wallpaper руугаа орох юм бол одоо шал өөрчлөлтсөн байлээ. Одоо ингээд дарах юм бол одоо шууд засах руугаа орчт юм байлээ. Тэгээ энэ дээр дахиад ингэж өөрчилж home screen-а бас ингээд бас өөрчлөх юм байна.
Ер нь бол энэ адилхан байсан л зүгээр ах. Яг адилхан анимашн орж байгаа болохоор. За би тэгээд ямар ч эдитгүй ер нь шууд яриад яваад юм. Тэгээд яг тийм яг ингээд өөрчлөлийг ивэл шууд ингэж дардаг болсон байлээ. Нөгөө нэг баахан сонголтууд чинь ингээд байхгүй болсон байлээ. Би бол ер нь гайхал энэ эргэж орж ирэх болов уу. Тэгэд бас би яг анх удаа яг дөнгөж өөрөө оролцож байгаа болохоор яг миний мэдхгүй юм бол амар олон юм байгаа. Би ерөнхий бүх гоё ерөнхий юмнуудыг л яг ярих байгаа яг одоо ивент дээр яригдсан. Тэгээд эможи гэдэг нь яа гэм бол зүгээр шууд ингээд яг хүссэн эможинуудаараа ингээд ямар ч эможинуудаа байрлуулж болох юм байна л да. Энэ ямар энэ нь бол аюу гоё юм байна. Тэгээ артлыг нь бас солих юм байна. Энэ юу нь бол яаж л өөрчилж болох юм байна л да. Ийм их өөрчилж болдог юмтай гэхээр би бас үнэхээр гайхаж байна л да. Үнэхээр гайхалтай. За тэгээд энэ зураг бол яг iOS 16-ийн бол үндсэн зураг байсан. Тэгээд яг энэ тэр цаг нь бол цаатал руу ингэ орж байгааг та нар харж байгаа. Тэр нь бол аюу гоё юм билэ. За тэгээд энэ бас аюу. Тэгээд нөө ийм их хэлэхэд одоо энэ ерөнхий эдэр яг нөө юутай адилхан мэдрэмж надад шууд өгсөн. Би өчигдөр нэг ивентийг үзэж байхад нэг цаган дээр яг нэг иймэрхүү юмнуудаа үүсгэж шүү дээ нэг юмнуудаа тэрнтэй яг нэг адилхан дүрстэй юмнуудаа л ингээ орж ирж ийсэн. Цаашдаа ер нь бол яг тэрийгээ дөөрөөгаад явах юм шүү. Хоорондоо авцалтаатай. Тэгээд энэ болохоор ийм юм яаж юм байна. Энэ цагийг ингэж өөрчлөн тэр өдрийг тэр өдрийнх нь орон зааж энийг тавьжлах юм бах та. Тийм ээ. Тэр дээдлийн тэр жижиг ус ингэ өөрчилж болох юм байна. Тэг яг энэ гурван цэсийг гурван ингэж өөрчилж болох юм байна. За тэгээд color collections. Энэ араа нөгөө нэг одоо л би юу ойлгож эхлэе. Энэ доотлын хэлээр яг нөгөө юу вэ? Гэхдээ арай өөр юм байна. iOS 7-гийн үйлцээдээс шал өөр юм. Энэ бол одоо чинь iOS 7, iOS энэ 12 дээр нэмэгдсэн юмнууд. Ер нь бол цөөхөн болцсон ирнэ зүгээр яг янзалж болдог нэг. Гэхдээ яг явандаа энэ бол яг дараагийн гарах бетанууд дээр шал өөр л болох байх гэж би бодоод энэ л та. Тэгээд ямар ч байсан энэ цагаагаар дарж үзье. Энэ яг одоогийн цагаагаартаагаар нь. Одоо энэ яг ялч удаан уншиж ин л та. Яг одоогийн цагаагаар бол нэг гарч ирэх хэрэгтэй тийм үү? Тэгээд энэ бол яг юм байна. За тэгээд хэдүүлээ дараа нэг өөр ямар өөр гоё яг нүдэнд мэдгэдэггүй зурчилтаа тэрийг одоо хэдүүлээ гарцгаая. За хэдүүл одоо яг мессежийг нь ярилцъя. Одоо надад ингээд Бобигоос одоо ингээд нэг мессеж ирэх гээд тахшгүй нэ. За ингээд нэг мессеж ирчлээ. Би тэрийг ингээд одоо уншчлаа тийм үү. Тэгэнгүүт одоо би уншчлаа ч надад одоо тийм мессеж нь хариулах цаа байхгүйсэн шүү дээ тийм үү. Тэгэнгүүт одоо хэдүүлээ яг ингэж жагаад Marcus Anrid гэж дарангуут одоо нөгөө үндэ одоо уншааг байна гэж одоо харагдах хэвээр. За тэгээд энэ бол яг хуу iOS 16-гийн хоорондоо харьцаж байгаа хүмүүсийн хувьд л хүчинтэй. За тэгээд ямар ч сан за дараагийн өөр юм нь за одоо би сая нэг тест юм явуулж үзсэн. Одоо хэдүүлээ нэг юм бичээд үзье. Ямар хоол идэхвэ. За ингээд явуулчих. За тэгэнгүүт одоо ингээд явуулсан мессеж edit хийж болдог гэдэг байгаа. Тэгэнгүүт одоо ингээд удаан дараад одоо энэ бас ингээд меню нэг арай өөр харагдаад байгаа. Энэ аягүй гоё детальны ингээд гоё ингээд хавсаргаад ингээд ангилцсан. Тэр нь бол надад аягүй таалагдчихээн. Энэ бол аягүй гоё цэвэрхэн харагдаад байгаа. За тэгээ edit гээд дарангууд одоо ингээд edit явуулсан юм ингээд эдэлж болно. Одоо чинь тэр хаахаг одоо явагдах чинь те одоо зүгээр хэдүүлээ. Одоо ингээд дарангууд энэ яг дээдлэлт нь гарч ирж байгаа цагаан нэг цав цагаан болцсон байна. Энэ дээдлийнх нь меню энэ нь бол надад амар цэвэрхэн харагдчихээн бурхан минь. Энэ бол те бас иймэрхүү юмнууд бас ингээд сэтгэл ингээд гоё хөөрхөн өргөөд идэм л та. Тэгэд ямар ч үсэн за одоо энийг хэдүүлээ зүгээр өөрчилчихье те. Одоо явагдах чинь. За хаахаа биш хийх гэж те. За хийхээ явуулангууд за энэ доороо edit тгээд янзлагдсан гэд одоо яг харагддсан байна. За ингээд өөрчилчих болж байгаа. За тэгээд бас бүр ингээд эсвэл бүр undo send гэ бүр явуулахаа болно нэг бусад нэг чатны юм дээр байдаг шиг те. Эсвэл одоо бас ингэж болно та нарт хараа. Edit гэж дарангуудаа энийг hi тийм одоо ингээд энэ dictation-ыг яг тэгж ашиглаж болдгоор сайн нэг ивент дээр ярьж исэн. Тэгэд яг хоо энэ дээр нэг юм анзаарэгдэж байна л та. Яг хоо ер нь бол дажгаар гэж байна. Гэхдээ бас нэг арай нэг жоохон сонио харагдаад байна л та. Яг анхных нь бета хэлбэр болохоор бас жоохон авцалдаагүй юмнууд бас байх хэвд байна. Тэгээд энийг дахиад засчих юм бол дахиад идэж гаргалах л та. За хэдүүлээ одоо unsend-ийг хийж үзье. Би яг анх удаа л идрээ ер нь олдож үзээд байна. Unsend
нэг тийм анime шүү. Young Message Bob биш үү? Тэгээ одоо энэ араа хэрвээ Bobby ингээд хуучин iOS одоо тий iOS-тэй iPhone-той бол чиний ингээд unsend message-ийг харах боломжтой шүү. iOS 16-аас 16-тай харьцаж байгаа хүмүүсийн хооронд л одоо чиний алгуулсан чинь тэр цааталтаа адилхан алгуулна гэдгийг хэлж ин л та. Тэгээ тэр нь бол надад аюу таалагдаж байна тий. За мессежний хувьд юм байна. За хэдүүлээ нөө дутуу ирсэн юм гэс гүйцэгээ ярьчээ. Одоо lock screen дээр байгаа. Одоо над руу ингээд мессеж ирнэ. Мессежнүүд бол ингээд бүгд ингээд доороосоо орж ирж байгаа. Энэ нь бол надад бол үнэхээр тэг ингээд хоёр болонгот те ингээд дарангуут ингээд ямарч энэ дэр одоо энэ нь бол яг адилхан байна. Тэг эдгээр нь бол ерөнхий ямарч сан доороосоо гарч ирж байгаа нь бол ингээд тэг ингээд цааш нэ. Энд тэгээд хамгийн гол нь яг яаж ингээд доошоо ингээд буулгахынгууд 3 notification байгаа шүү гэдэг нь ингэж харагдах юм байна л да. Энэ ялмгүй гацалт бол яалтчгүй байна. Тэгээ ямар ч байсан за тэр ингээд ер нь бол тийм иймэрхүү юмнуудтай бол өдөр тутам таарлана гэсэн үг. За тэгээд ямар ч байсан notification нь бол яг ярих хэрэгтэйсэн. За тэгээ удаан дараа яг тухай бүрчлэг дэлгэцүүд дээр нэг одоо нэг фокусаа тохируулж болдог гэж одоо хэлж ийсэн. Тэрийг одоо би яг олох гээд байна. Нэмэхэн дарах юм болоо. Гуана одоо би яаж фокус энэ дээр ингээд бас ингээд удаан дараад ингээд үүсгэсэн зүйлсүүдээ ингээд устгаж болд юм байна. Ингээд оролдох бүртээ ингээд янз бүр яг би хамгийн анх удаа оролцож байгаа мэдэхгүй юм уу угаасаа ингээд битүү байгаа. Тэгээд за би хамгийн гол энэ дээр фокусыг яаж харуулж ирэх вэ гэдгийг л гайхаад юм л та. Хамгийн гол нь энэ 3 дээр гэж угаасаа байхгүй. Тэгэж бэлээ хэдүүлээ ингэж үцээд нэг жахлын амар гацтай. За шууд энийг дарчээ. Эсвэл бий байх хэвээр юм болоо. Бисээ нэг юугаа угаасаа хасгаагүй байсан юм шиг байна. Фокусуудаа би нэг бүгднгийн нэг өөрөө сетап хийгээгүй байсан юм байна. Одоо л ойлголоо. Тэгээ цааш шинээр одоо үйлдэл систем лугаа нэг шинээр ажиллаж байгаа болохоор за одоо биш тэ удаан дараад customize дараад customize дараад гэтээ нэг л ойлгомжгүй юм аа. Энэ энтгтэй аюугаа юу. За гэж тэгэж sleep гингүүтэй энэ дээрээсээ заавал сонгох юм байна л да. Одоо надаа чинь за би энэ дээр sleep-ийг сонгочихъя заяа. За би personal гэдэг дээрээ заяа. Emoji-даг сонгочихъя заяа. Энэ яг нарийн үйлдэлүүд ер нь зөндөл байж болохоор л юм л да. За тэр ч одоо дүүрч. За одоо биш тэ. Одоо би яг өөрийнхөө яг sleep дээр байгаа учраас одоо шууд одоо тухайн фокусыг авч байна. Одоо л ойлголоо. Ер нь ингэж явах байсан юм байна. За ингээд ямар ч үсэн яг тухайлчлан фокус нь бол одоо ингэж ажилтдаг байсан юм байна. Emoji дээр очингууд одоо тийм personal гэдэг надад гарч байгаа ч тэр доороо. За тэгээд дараагийн үр юм ярья. За тэгээд би ер нь баг багаар оролдоол яваад тийм. Тэгээд яг хуу энэ видеодрийг яг өөр нь бол үзлээ ер нь л яг бахвадгаар хийвэр байгаа юм байна. Тэгээд яг саяны лог скрин дээр яг хуу гарч ирдэг нь бол ялтчихгүй тэгээд яг арай нэг өөр яг юмнуудыг ингэж угаасаа нэмж болдог байсан юм байна. За тэгээд тэрнээс гадна угаасаа яг ер нь бол яг миний хамгийн их ер нь оролддог ер нь аппликейшн юу вэ гэвэл ер нь бол settings гэдэг. Ер нь бол энийг л ер нь өдөр тутам ухаад байж идэг. Тэгээс яг хальт тийш орсон чинь бас ингээд ерөнхий зураглал нь л өөрчлөгдөж тэр дээрээс нэг өөр тохиргоо нь байхгүй болсон байна. Ер нь баг багаар өөр болчих. Тэгээд яг нэг юм байсан нь та нар яг keyboard feedback гэж гарч ирсэн л байл та. Би тэгээд энийсээ бүр гайхаад би нөө өнгөрсөн бичлэгээрээ iOS 16-ийн хүслийн чагсаалт гэж болыг одоо ярьж исэн. Тэрэн дээр бол би яг хоёр зүйл яг дутуу үлдээсэн байна лээ. Тэгээд тэр яг хоёр дутуу үлдээсэн зүйлийн яг нэг нь ингээд яг ороод ирсэн мэлээ л дээ. Тэрний юу гэхээр keyboard-ороо бичингүүд ингээд haptic буюу ингээд чичирж мэдрэгдэх. Тэгээ би энийсээ харчаад бүр нүдэндээ читгсэнгүй. Би яг iOS-ийг jailbreak хийж байхдаа яг нэг ийм зүйлийг суулгаж ийсэн. Тэгээд одоо яг би одоо та нарт яг одоо яг
яаж яг одоо хэлэх ингэж байгаа. Тэгээ уусаа сонсохдохгүй л дээ. Ямар ч үсэн яг ингээд бичингүүд ингээд чичиргээ бол мэдрэгдэж байна. Яг энэ тохиргооны тусламжтайгаар. Тэгээд settings рүүгээ та нар ороод sounds руугаа ороод headphones солиорч байна. Haptic keyboard feedback гэж байгаа. Тэрнийхээ haptic-ийг хасах хэрэгтэй. Сая нөө default-оор унтраастай байсан. Тэгээд би сая энийг хасаагаад тэгээд сая яг юм бичсэн чинь ер нь бол чичирхийлж мэдрэгдэж байна. Тэгээд ёо бүр ийм нэмэгдэнэ гэж бол би үнэхээр санаагүй. Энэ бол үнэхээр гоё юм тий. Энэ бол тий бас үнэхээр л гоё юм. За тэгээ бас нэг сонирхолтой юм settings дотор та нар Wi-Fi руугаа ингээд орох юм бол одоо нүуний юу пассворд нь гарч ирнэ. Тэгээд яг хоо энэ бол яг миний царайг таньдаг iPhone биш. Тэгээд яг энэ дээр яг нэг юу дарах юм бол нэг юу копигээ дарчих болт юм. Ер нь бол пассвортоо ер нь харж болно гэсэн үг. Яг миний яг царайг хэрэг таньсан бол сая одоо шүү пассворт харуулна гэсэн үг. Тухайн бүрийнхээ Wi-Fi-ны ер нь бол пассвортыг ер нь бол харуулдаг болсон юм байна. За тэгээд би эцэст нь яг одоо дүнэлтээ ер нь бол хэлье. Тэгээд ямар ч байсан сэтгэл хангалуун байна. Тэгээд батарей бол угаасаа амар алж байна. Энэ оц сая баг нэг үсрээл нэг 30 минут тасралтгүй оролдоход амар халаад ер нь 20% бол шууд нүдэн дээр бол багаслаа. За тэгээд та нартыг анхааруулж илээ. Ийм зүйл болохыг хүсэхгүй байвал одоо жишээ нь iOS 16 битээс болгоорой. Тэгээд яг гоо ерөнхийд нь яг хэлэхэд за би бол яг энэ бичлэгээрээ нэг ерөнхий яг ивент дээр дурддагдсан одоо ерөнхий юмнуудыг бол ярьсан. За дараагийн яг бета 2 нь бол гарна. Тэрэн дээр бол би одоо ухаж түнхэд ер нь хаа юу байна те өөрийнхөө чадах хэмжээнд ямар ч юм бүх юмыг нь олохыг бол хичээн. Тэгээд яг iOS 16 бол надад 15-аас илүү таалагдлаа. Өмнөх жилийн iOS 15-аас бол би бол ийм мэдрэмж бол аваагүй. Тэгээд яг энэ жилийн iOS 16 бол нэлээд бас дажгүй санагдчихээн. Тэгээд одоо жишээ нь дараагийн бетанууд гараад явж байхад одоо зөндөө олон гоё юм нэмэгдэн л дээ. Угаасаа яг нэг дор бүгднийг одоо нэмдэггүй л дээ. Тэгээд ирэх одоо 7 сард, 8 сард, 9 сард ер нь бол бас айгүй гоё юмнууд бас мэрсээр бол орж ирэх бах. Тэгээд яг энэ ингэж хөдөлж байгаа нь бол надад бол хамгийн их таалагдчих байгаа гэж магадгүй болох тийм. Энэс амар их гоё таалагдж байна. Хичнээн орой байсан ч гэсэн хамаагүй яг энэ бичлэгийг бодол хийхийг бол маш их хүссэн. Ойрд яг iOS-ээс угаасаа юм гоё мэдрэмж аваагүй. Тэгээд зуны турш надад зүгээж яг iOS 16 дээр ямар шин зүйлс нэмэгдэхийг бол одоо цуг үзээд яваарай. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай.